Номын тухай. Хөдөө аж ахуйн татаасны бодлого, үр нөлөө, парадигмын өөрчлөлт, шинжлэл хэмээх нэг сэдвт судалгааны бүтээлээ та бүхэндээ өргөн барьж байгаадаа баяртай байна. Монгол улсын хувьд хөдөө аж ахуй бол зөвхөн эдийн засгийн салбар бус, хүнсний аюулгүй байдал, нүүдлийн соёл иргэншил, хөдөө орнуудын амжиргаа, үндэсний оршин тогтнохын чухал суурь билээ. Иймээс энэ салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, тэр дундаа татаасны механизм нь зөвхөн санхүүгийн дэмжлэгийн асуудал биш. Харин төр, зах зээл, нийгмийн харилцааны илэрхийлэл гэж үзэх болсон юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаас, урамшууллын хэмжээ нэмэгдэж байгаа хэдий ч эдгээр бодлого бодит үр дүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэгдсэн системтэй судалгаа харьцангуй хомс хэвээр байна. Энэ асуулт миний судалгааны ажлын үндсэн сэдэл болсон. Энэхүү бүтээл нь хөдөө аж ахуйн татаасны онолын үндэс, дэлхийн улс орнуудын бодлогын туршлага, Монгол улсын эрх зүйн орчин, Монголын төрөөс олгосон хөдөө аж ахуйн татаас болон эдийн засгийн 2010-аас 2024 оны статистик судалгаа, татаасны бодлогын үр нөлөө, тулгымдсан асуудал, шинжилгээний боломжийн талаар санал дэвшүүлсэн нийт 3 бүлэг, 9 дэд бүлгээс бүрдсэн ном билээ. Судалгааны үр дүнгээс харахад татаас нь тодорхой хэмжээнд үйлдвэрлэлийн өсөлт, орлогын тогтворжилтонд эерэг нөлөө үзүүлж байгаа боловч бодлогын уялдаа, институцийн зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоо сул байгаа нь үр ашгийг бууруулж байгааг харуулсан. Тиймээс цаашид татаасны бодлогыг зөвхөн тоон өсөлтөнд бус, үр дүнд суурилсан, ил тод, өгөгдөлд суурилсан, байгаль орчны тогтвортой байдлыг харгалзсан шинэ хандлагад шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн энэхүү бүтээлээр дамжуулан хөдөө аж ахуйн бодлогыг зөвхөн эдийн засгийн асуудал бус, тогтвортой хөгжил, нийгмийн шударга ёс, хүнсний аюулгүй байдал, төрийн хариуцлагын асуудал гэдэг өнцгөөс авч үзхийг зорьсон болно. Энэхүү судалгааны ажлыг хийх хугацаанд үнэтэй зөвлөгөөгч, дэмжиж ажилласан эрдэм шинжилгээний удирдагч, зөвлөх багш нар, хамтран ажилласан байгууллагууд, мэдээлэл судалгаагаар дэмжсэн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн миний ар гэр, үр хүүхдүүд, найз нөхөд миний хамгийн том түшиг тулгуур байсныг онцлон хэлхийг хүсэж байна. Цаашид энэхүү бүтээл маань бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, оюутан залуус, салбарын мэргэжилтнүүдэд тодорхой хувь нэмэр оруулж, Монгол улсын хөдөө аж ахуйн бодлогын шинжилгээний талаар шинжлэх ухаанч хэлэлцүүлэг өрнүүлэхэд дэм болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монгол орны хөдөө аж ахуйн салбар тогтвортой хөгжин бадарч, хөдөлмөрч малчин, тариаланчдын буян хишиг дэлгэрэх болтугай.